Тэр бум мод нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас үзүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 76 дугаар чуулгын эндэр дээрээс Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх 2030 он гэхэд Монгол улс тэр бумаар тоологдох мод тарьж ургуулах төлөвлөгөөг дэлхийн нийтэд тунхаглан зарлав. Дэлхийн нийтийн юмд толгороод буй өөр амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр бумаар тоологдох хэмжээний мод тарих хөтөлбөрийг өрнүүлж эхлээд байна. Энэ бол зүгээр нэг мод тарих тухай биш. Их дэлхийг хайрлах, уул ус, ой мод, байгаль дэлхийг хамгаалах, өөр амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах урт хугацааны амлалт юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаг тэр бум мод нь үндэсний хөдөлгөөн болон өргөжиж улс орон даяар хэрэгжүүлэх үүднээс засгийн газраас 350 дугаар тогтоолыг баталлаа. Ойн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх зорилгоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар байгуулагдан жилээс жилд салбарын төсөв нэмэгдэж, ойн хортон шавжтай тэмцэх, оройтсон ойг нөхөн сэргээх ажлууд эрчимжиж байна. Тэр бум мод үндэсний хөдөлгөөнд төрийн байгууллагууд 21 аймаг нийслэл, 21 уул уурхайн томоохон компани, 17 банк санхүүгийн байгууллагууд нийт 1.5 тэрбум мод тарих амлалт өгөөд байна. Уг хөдөлгөөнд мянган иргэн аж ахуй нэгж сайн дурынхан улам бүр нэгдсээр байна. 2025 оны эхний хагас жилийн байдлын мэдээгээр улсын хэмжээнд 115.8 сая модыг бодитоор болон дүүцүүлэх байдлаар тарьсан амжилттай байна. Үүнээс Улаанбаатар хот аймагуд 56.1 сая модыг тарьж гүйцэтгэл 11.4% байна. Хариуцлагын гэрээ байгуулан амлалт өгсөн уул уурхайн томоохон 21 аж ахуй нэгжүүд шууд хэлбэрээр 20.4 сая мод, дүүцүүлэх хэлбэрээр 23.9 сая мод, нийт 44.3 сая мод тарьсан, гүйцэтгэл 7.2% байна. Амлалт өгсөн аж ахуй нэгжүүд зөвхөн мод тариа зогсохгүй, ойн салбарт шаардлагатай олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Жишээлбэл Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд мод үржүүлгийн агропарк плантац байгуулан биотехнологи инновац ашиглан жилийн 4 удирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж жилд 12-оос 20 сая ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх хүчин чадал бүхий 3 мод үржүүлгийн агропарк байгуулад байна. Эрдэнэ төлөвлөрөө төрийн өмчит үйлдвэрийн газар ойн генетик нөөцийн төв болон хөрсний инновац технологийн төв байгуулан ажиллаж байна. Оюу толгой компани ойн салбарын оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр, судалгаа, инновацийг дэмжих, ойжуулалтын дэд бүтцийг дэмжих зэргээр ажиллаж байна. Тармил ой 1500 гагаар нэмэгдэж, тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 86 саяд хүрч 4 дахин өссөн нь тэр бум мод үндэсний хөдөлгөөний бэлтгэл үе шатын гол үр дүн юм. Мөн мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага 32.3%-аар нэмэгдсэн байна. Төрийн байгууллагуудаас Батлан хамгаалахын яам, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагууд чухал үүрэг роолтой оролцож байна. Эх орноо хамгаалдаг цэргүүд байгалаач мөн мод тарих замаар хамгаалж байна. Тэд бол бидний нохоон хэлчид, нохоон цэргүүд. Монгол улсын энэхүү томоохон санаачлагад дотоодын төдийгүй олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын байгууллагууд, гадаад хүншүүд, монголчууд бид хамтын хүчин чармаалтаар Монголын ногоон ирээдүйг хамтдаа бүтээж байна. Орон даяар өрнөж буй энэхүү экологийн томоохон санаачлал нь байгаль ихтэйг шүтэн барилдлагатай монголчууд бидний ухамсарыг эргэн сэргээж байгаа ба мод тарих үндэсний өдрүүдэд оролцож буй гэр бүл, найз нөхөд хамт олонний тоо жилээс жилд улам бүр өсөж тэмдэглэлт өдрүүдэд мод тарих уламжлал хүртэл тогтоод байна. Түмэн жилийн өв болж үлдэх тэр бумаар тоологдох модыг хамтдаа ургуулцгаая. Тэр бум мод нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага.